За 2025 оны эхний 3 дугаар улирлын байдлаар төсвийн мэдээллүүд бол олон нийтэд ил боллоо. За иргэд улс төрчнөр ярьж байгаа манай Монгол улсын энэ оны 3 дугаар улирлын байдлах эдийн засгийн нөхцөл байдал маш хэцүү нөхцөл байдал руу орлоо гэсэн ийм үнэн зөв мэдэгдэхгүй мэдээлэлүүд их гарч байгаа. За ямар ч тайчсан тоо үзүүлэлтээс хараад үзэх юм бол тийм ч бол сайнгүй бол байна. За очны үгээр хажуудны статистикээр харж байгаачлан ер нь манай төсвийн орлого бол өнгөрсөн жилүүтэй харьцуулахад бол багасчихсан гэдэг нь бол харагдаж байгаа. За 2025 оны эхний 3 дугаар улирлын байдлаархын тоон өнгөрсөн жилийнхтэйгээ харьцуулаад үзэх юм бол бараг 3%-аар буурсан. За ингээд 20.7 их найт төгрөгөөр бол хэмжигдэж байгаа гэсэн ийм тооцоол бол гарч байна. За нөгөө талдаа манай төсвийн зарлага бол яг л уламжлалт болсон байдлаар бол өссөн ийм тренд бол ажиглагдж байна. За мэдээж бол 19.8-аас бол 22.1 их найт төгрөгт бол хэмжээнд бол хүрсэн байна. За эдгээр тоонууд нь бол энэ тухайн жилүүдийн эхний 3 дугаар улирлын байдлаар хаа гэдэг бол анхаарах нь бол энэ дээр бол зөв байгаад байна. За ингээд мэдээж орлогоосоо зарлага хасаад үсэх юм бол хасаг утгатай бол мэдээж энэ бол алдагдал. За ингээд 1.3 их найт төгрөгийн орчим энэхүү алдагдал бол манай төсөвтөр бол учирсан байна. Төсөв бол ер нь алдагдaltaй болоод эхэлчихлээ гэсэн ийм эдийн засгийн тооцоолууд бол байна. За мэдээж бол улс төрийн маш их мэдээлэлүүд явж байна. За хин нэгний буруутай үйл ажиллагаа байгаа гэдэг дээр бол хариулт өгөхөд бол хангалттай биш ээ. За очны үг гэхээр энэ манай Монгол улсын эдийн засгийн бүтцээс өөрөө хамааралтай буюу нүүрсний үн унцсан учраас ердөө машингийн энэ эдийн засгтэр хүндрэлүүд бол үүсэж байна гэдэг бол хэлэх ийм шаардлагатай гэсэн. За ер нь орлого дээр ямар орлогод буурсан бэ гэдэг хэдүүлээ нэг сайн хараад үзэх юм бол энэ бүх асуултын хариулт бол ил болно. За нэгдүгээр татварын нийт орлого 5.1%-аар буурсан, нэг их найт төгрөг бол буурсан байна. За орлогын албан татвар буурсан. За 9.4%-аар буюу 0.6 их найт төгрөгөөр 600 орчим тэрбум төгрөг бол буурсан байна. За дараагийн хамгийн чухал үзүүлэлт юу гэхээр амнат буюу ашигт малтмал ашигласны нөөц ашигласны татвар гэж төлбөр гэж ярьж байгаа. Энэ татварын энэ төлбөр маань өөрөө 45.2%-аар буурсан. За 1.3 их найт төгрөг юм бол ийм бууралт бол ажиглагдсан гэсэн ийм хамгийн том нөлөөлөл бол энд бол байгаамаа. За мэдээж бол ерөнхийдөө яагаад нүүрсний үн маш чухал вэ? Яагаад нүүрсний үн манай Монгол улсын эдийн засгтэр ийм хөндрөлүүдийг бий болгож байна гэдгийг харахын тулд мэдээж энэ амнатыг яаж тооцдог үнэлгээг бол бид нар харах шаардлагатай. За гэрээний нийт түн за энэ дээр нь бол тээврийн зардлаа нэмээд зэнээс бол ерөөдөө 5 орчим хувиар тооцдог ийм тооцоол бол байгаа гэсэн. Гэхдээ манай Монгол улс дээр бол машингийн нүүрсний үн учирсан учраас амнатын төлбөр буурж байна. За амнатын төлбөр нь өөрөө 1.3 их найт ийм төгрөгийн хэмжээтэй асар их хэмжээний бууралт байгаа учраас манай Монгол улсын төсвтөр бол хүндрэлүүд бол бий болж байна гэсэн ийм зүйлүүд бол яригдж байна. За мэдээж бол төсвийн тодтгол хийх ёстой юу гэдэг дээр бол эргэлзээтэй байх. Гэхдээ манай Монгол улс дээр бол ийм эдийн засгийн нүүрсний ийм хэмжээнд бол гарч байна. Зэрэгдээ нүүрсний экспортын тооцоолыг бид нар аваад үзэх юм бол хэмжээ нь бол яг төлөвлөсөн хэмжээ бол байгаа. Гэхдээ үнийн хувьд маш их юм асуудлууд бол бий болж байна гэдэг бол зайлшгүй харгалзан үзэх ийм бол шаардлагатай байна. За нөгөө талаар нүүрсний үн буурж байгаа чсэн Монгол улсын нийт иргэд олон нийт бол татвар төлсөөр байна. Татвар харин өөрсдийнхөө иргэний үүргээ бол биелүүлсээр байна гэдэг бол орлого талдаа бид нар тооноос бол харах боломжтой. За нийгмийн даатгалын шимтгэлийн тоо бол 19.4%-аар өссөн байна. За бараг 654 тэрбум төгрөгөөр бол ингээд өсөж байна. За иргэд маань ажиллаа хийж байна, татвараа төлж байна, нийгмийн даатгалаар төлж байна. За хөрөнгийн албан татвар бол нэмэгдсэн байна. 35.8%-аар бол нэмэгдсэн. За ингээд 120 тэрбум орчим төгрөгөөр бол нэмэгдсэн байна. За нөөт 1.8%-аар бол нэмэгдсэн. Нэмэгдсэнгүүдийн албан татвар бол иргэд буюу хэрэгдэгч талдаа бол төлж байгаа. За ихэд иргэд бол өөрсдийн татвар, боломж бүх юмаа хариуцлага бол хүлээгээд явж байна. За гэхдээ нөгөө талд юу гэхээр манайх сүүлийн жилүүд маш юм төсвүүд бол данхаасан 20-30%-аар бол жил болгон нэмэгдээд явсан. За энэ үр дүнгууд бол ерөөхдөө энэ иргэдийн хэрэг татвар төлснөөс бол үл хамаарч төгрөгийн ханшиг бол бууруулж байна. За ингээд эдийн засгтэр бол асуудлууд бол бий болгож байна. За хамгийн гол нь нүүрсний үн унчгаар л ингээд төсвтөр бол нэлээд том асуудлууд харагдаж байна гэдэг нь бол ил болж байгаа юм аа. За ерөөхдөө манай Монгол улсын хувьд бол энэ төсвтэй холбоотой 2025 оны төсвүүдээр ерөнхийдөө энэ 3 дугаар улирлаар яг ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэдэг зарлага талаас нь хараад үзэх юм бол 21.9 их найт төгрөг байна. За үүнээс хамгийн их хэмжээг нь бол бараа үйлчлэгээний хэмжээ бол эзэлж байна. За дараа нь бол нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн зардал бол өссөн харагдаж байна. За нийт энэ зарлага дээр эзлэх хэмжээ нь бол бараг хоёулаа нийлээд
50 гаруй хувиас бол дээш бол хэмжээгээр бол хэмжигдэж байна гэсэн үг. Тэгэхээр бараа худалдаа авах дээр бол маш их хэмжээний зарлага бол манай дээр гарч байна. За нөгөөх нь бол нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн зардууд бол их хэмжээгээр бол гарч байна гэсэн үг. Тэгэхээр энэ тэтгэврийн хэмжээг бол өсөх хэмжээгээр зэрэгчлүүд бол бас энэ төсвүүдээр ямар их дарамт ирэх нэ гэдэг нь бол эндээс бол харагдаж байгаамаа. За бусад зардлууд бол хөрөнгөний зардал, за бусад зардал, за нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн зардлууд бол тоо хэмжээгээр өссөн ч гэсэн за нийт бол зардлын хэмжээнд эзлэх хувьд бол буурсан гэдэг хажуудлын хүсэгтээс бид нар бол харах ийм боломжтой байна. За юу нэг хэрэгжилүүд юу яах вэ? Нүүрсээс ингээд манай Монгол улсын эдийн засаг өөр хамаарад байх юм уу гэдэг дээр ганцхан асуулт бол байгаа. Төрөлжилт буюу экспортын бараа бүтээгдэхүүнээ бид нар хэрэг өргөжүүлж чадах вэ гэдэг бол ерөөдөө асуултын хариулт бол байх гэсэн. Зэрэгд Монгол улсын улс төрч төр, эдийн засагч төр нүүрсний ийм улс бол болчихлоо. За энийг бол бид нар өөрчлөх бол ийм шаардлагатай бол байгаа. За 2026 оны хувьд бол яг одоо батлагдах гад хүлээгдэж байгаа хилцүүлгийн шатанд орох гэж байгаа төсвийн төсөөллийн хувьд бол 30 гаруй тэрбум төгрөгийг бол геологийн хайгуулын зардалд бол зарцуулсан бол байна. За мэдээж бол энэ тоог өсгөж байж энэ хайгуулын хэмжээг ихсгэж байж за энэ эдийн засгийн экспортын төрөлжилт бол ихснэ. За ингэснээр бол манай Монгол улсын хувьд бол нэг ийм бүтээгдэхүүнээс хамааралтай нөхцөл байдал өөрөө суларж иж улс төрийн докторгүй байдал, эдийн засгийн докторгүй байдал, за тэтгэвэр, тэтгэмж, цалингаа нэмж чаддгүй байдал. За нөгөө талаар бол данхаас нь төсвийн эдийн засгтэр одоо үзүүлж байгаа нөлөөлөл буурах ийм бол эерэг нөхцөлийг бол бий болгох нэ гэсэн үг. Тэгэхээр одоо бол яг яригдж байгаа төсвүүдээр геологи хайгуулын зардал, за энэ экспортын бараа бүтээгдэхүүнүүдийг бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг олборлох тал дээр хэрэг мөнгө тавих вэ гэдгээс хамаарж ирээдүйн эдийн засгийн тогтвортой байдал үгүй юу гэдэг хамаарна гэсэн нэг ийм санаа бол явж байна. За эсдээд хэлэх юм бол манай Монгол улсын эдийн засгийн хувьд бол тийм сайнгүй ийм дүр зураг бол байна. Тэр нь улс төр нэлээд ширүүн явагдаж байна. Нүүрсний нь бол буурсан. Цаашдаа бол энэ төсвийн хувьд бол яах их нэлээд тодорхойгүй эрсдэлтэй нөхцөл байдал руу орсон гэдгийг бол энэ статистикийн тоонууд энэ оны эхний 3 улирлын байдлаар төсвийн орлого зарлагын хэмжээнүүд бол харагдуулж байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Capital нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэнд хүргэлээ.